За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр миний өгч байгаа сурлуудын дотор сүүлийн үед бэлгийн харилцааны зарим анхааралтай зүйл харилцааны талаарх мэдээллүүдийг оруулсан байгаа. Тэгээд тэр мэдээллүүдийг эрүүл мэндэд чухал тэр зүйлийг мэдэж бас бусдаа түгэж байгаа та нарт баярлалаа гэж хэлье. Тэгээд нэгэнт энэ сэдвээр ярьж гисэн болохоор хамгийн сүүлийнхэн мэдээллийг оруулаад ерөнхийдөө чиглэлээр дуусгая гэж бодож байна. Энэ бол нотлохын тулгуурсан анагаах. Тэгэхээр энэ би өөрийн чиглэлээр мэргэсэн юм хүн учраас энэ мэдээлэл өгч байгаа гэж ойлгож болно. Яг хөө зарим нэг хүмүүсийн саналаар бол маш зөвхөн мэдээлэл аваад түгэж ийн гэж ярьсан байл бичиж байгаа юм ажиглагдсан. Би бол заавалчгүй мэдлэг гэж яг юм заавал туршлага гэдэг нь юу юм бэ гэхлээр мэдээж би нэг жишээн дээр хэлэх юм бол бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг эмчилдэг эмч байлаа гэж бодоход бүх өвчнөр нь өөрөө өвдөж тэр хүнийг эмчилнэ гэсэн бол үг биш тийм ээ. Тэгэхээр энэ бол энэ мэрэгжлийг эзэмссэн, энэ мэрэгжлэр ажиллаж исэн, энэ нүгээр байнга юм уншиж идэг хүний хувьд хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахад мэдлэгтэн тусал нэмэр болох гэж ингэж хийгдэж байгаа, хийгдэх ёстой юм ажлуудын нэг гэж ингэж бодож байгаа. Тэгээд сайн дураар хийж байгаа ийм зүйл За олон юм туршлагаа би хамгийн сүүлийн нэмийг хэлье гэж бодож байна. Энэ удаад би амаар хийгддэг бэлгийн харилцааны талаар ямар эрсдлүүд байдаг вэ гэдэг талаар хэлье гэж бодож байна. Яг хөө энэ бол бас нэлээд лимиг уншлаа. Тэгсэн чинь энэ бол бэлгийн харилцааны хувьд тэгж айж хичээд харахгүй. Энэ бол түгээмэл ийм зүйл байгаа. Тэгэхээр биеинд юу гэдгийг тааламжтай байдал үүсэх гэж ингэж хосуудын хооронд хийгддэг ийм зүйл байгаа. Та нар бүгд ихэвчлэн насанд хүрсэн хүмүүсийн нэг бол мэдчихэж байгаа. Тэгэхээр яг хөө энэ дээр анхаарах юм нь юу байдаг вэ гэхээр дараах юмнууд байдаг юм байна. За ялангуяа шинэ хамтрагчтай болоод олон удаа солидогч юм уу үнэн хамтрагч олтол нь яах нь ингэж олон янзын хүмүүстэй найзалтай тэгээд өсвөр залуу үеийн за ийм хүмүүс янз бүрийн бэлгийн чиг хандлагатай хүмүүсийн хооронд энэ бол түгээмэл байдаг. Энэ үзэгдэл нь эрсдэлтэй байх боломжтой гэж үздэг юм байна. Тухайлх юм бол энэ өвчний нэгдүгээрт нь бол хламид, заг хүйтэн гэж бид нэр яриад байдаг, тэг гонора гэж яриад байдаг. Энэ өвчнүүд бол дамжих эрсдэлтэй. Яг хөө эдгээр маань мэдээж эмчлэгдэн, онцлогдсон. Гэхдээ энэ нэг хэрэг эмчлэгдэж онцлогдохгүй байх юм бол өргөдөл үүсэх боломжтой ийм эмэг байгаа. За бэлгийн уу буюу тийм ээ herpes гэж яриад идэв юм да. За тэгэхээр энэ бас дамжина. За тэгэхээр энэ өвчнийг авсан байлаа гэх юм бол ийм цэврэн маягийн үүсээ тэгээд маш их зовёртой халуураад яадгийн тэр лимфийн булчирхаанууд нь зочдог ийм эмгэг байдаг. Тэгэхээр энэ халдварыг авсан энэ бол нэг хомхойтой л адилхан тийм ээ. За аман дээр хомхой гардаг, адилхан бэлгийн эрхтэн дээр юм хомхой бол үүсдэг. Тэгэхээр тэр өвчнөө үед ядан бэ гэхээр насан туршдаа вирусын эмчилгээ хийх юм шаардлагатай байна. Тэгэхээр тэр нь нэлээд өндөр үнэтэй болж таарна. За дараагийнхаа өвчин нь болохоор тэмбүү гэж байгаа. Хүмүүсийн дунд нэлээд юм сонсон бах төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдийн тоо гэдэг ч юм уу иймэрхүү юм их нэлээд сонссон тоо баримт. Тэгэхээр энэ өвчин бол халдварлах боломжтой. Мэдээж гэмтсэн арь салстаар энэ бүх өвчнүүд дамжиж байгаа. Тэгээд тэмбүү өвчин бол эмчлэгдэн, за бүрэн онцлогдсон. Хэрвээ эмчлэгдэхгүй байх юм бол төрөлхийн ийм тэмбүү өвчин хүүхдүүдтэй ийм дамжуулах юм аюултай. Тэгэхээр амьдрах чадвар муутай ийм хүүхдөрнө гэсэн үг. За дараа нь хөнтөр вирусын халдвар гэж үүдэг. Тэгэхээр энэ нь болохоор яадаг гэхээр та нар сонсон байх. Ингээл нөгөө өсвөр насны хүнд чинь өмнө үзүүний хавдраас сэргийлэх вакцин хийх гэж ингээл бөө юм бол хоёр тал болчихвол үзээд байгаа тийм ээ. Тэгэл нэг хэсэг нь зөв, нэг хэсэг нь буруу гэж байгаа. Яг хөө энэ мэдээж вакциныг яагаад Монголд оруулсан гэдэг нь мэдээж ойлгомжтой тийм ээ. Энэ болохоор маш олон улсад хийгдээд үр дүнд хүрээд тэгээд энэ хавдраар энэ вакциныг хийлгэсэн хүмүүс хавдраар өвдөж тийм ээ нас орох нь бол буурсан байгаа учраас
энэ вакциныг Монголд оруулж ирж энэ өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн харилцаанд орохоос өмнө ингэж тарьж байгаа гэж ингэж ойлгож болно. Тэгэхээр энийг одоо хэлэхгүй нь бол хувь хүний асуудал мэдээж барьж туугаад хийхгүй нь ойлгомжтой. Гэхдээ цаад учир холбооны ирээдүйн хүүхдийн асуудал уус хүнснийх аюулгүй байдлыг бодсон тохиолдолд бол сонголтыг бол хийх нь хувь хүний гарт байгаа гэж ингэж ойлгож болно. За тэгээд энэ яг хумхай одоо халдварыг яаж авдаг вэ гэхлээр хэрвээ энэ вирусын халдвар авчих юм бол юу яадаг? За умаа хүзний хавдар тусдагтай адилхан за ам залгуурын улаан хоолой гэдэг юм уу тэр хэсэгт нь бол хорт хадар үүсэх юм аюултай байдаг. Тэр вирус нь тэгэхээр ийм одоо аюултай байдаг гэж ингэж бичсэн байна. За мэдээж одоо энэ бүхнээс одоо хамгаалах боломж байна уу гэвэл энэ бол 100% боломжтой. Одоо маш олон бүр залхатлаа сонсон багтаа үнэнч бэлгийн хавьдагчтай одоо нэг л хавьдагчтай байна гэсэн ийм сонголтууд байгаа. Хоёрдугаар нь гэвэл мэдээж энэ ингээд хэлэхэд нэг амархан тийм ээ. Гэтэл одоо залуу наснд чинь өсвөр үе залуу насныхны хувьд тэгэхээр энэ бол мэдээж жоохон хэцүү. Үнэнч хүнээ холтол одоо хайртай хүнээ холтол юм янз бүрийн бэлгийн хавьцаанд санамсартай болон санамсаргүйгээр юм арга тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр энэ үед яа гэм бэ гэхлээр одоо энэ зүйлийг бодож авах хэрэгтэй. За яг бэлгэвч хэрглэж болно. Тэгээ бэлгэвчийг бол хэрэглэх хэрэгтэй. Тэрүүнтэй адилхан амар бэлгийн харилцаа хийж байгаа үед яг л бэлгэвчтэй адилхан нэг удаагийн ийм зүйлийг хэрэглэдэг. За энийг гэрийн нөхцөл яаж юм уу бэлдэх ёстой гэвэл би нэмээс ойлголцсон байгаа. Энэ тохиолдолд бэлгэвчийг аваад хоёр талын ингэж хайчилж агаад тийм ээ ингээд дундуур нь байхаар иймэрхүү хэлбэртэй болно тийм ээ. За тэгээ энийг тэрийг бол хэрэглэж болно. Нэг удаа хэрэглэснийхээ дараа хайж болно гэдэг энэ дээр бүр ингээд зааварчилгаа зөвлөмжүүд өгсөн байгаа. За тэгээд юу байгаа нөгөө нэг мэдээж үрийн шингийн гарна. За тэрийг бол залгиж ууж болохгүй гэж хэлсэн байгаа. За дараа нь ихлээр хамгийн анхаарах юм нь юу вэ гэхлээр тэр хамтрагчтайгаа маш сайн ярилцах хэрэгтэй. Хоолой за тэгээд залгуур хоолой тийм ээ хоолой өвцөн ч гэдэм үү шүдэ авахаа шүднээс нь буйл наснаас гардаг ч гэдэм үү эсвэл одоо янз бүр одоо шүдэ ахвасан орой өгсөнд ч гэдэг юм уу. За ингээд амны дотор талаар юм нөгөө нэг яар шарах гарсан ч гэдэм үү эсвэл хумхайд лоосон гэдэг юм уу эсвэл одоо ингээд хоол идэж санамсаргүйгээр хилээ хацчихдаг тийм ээ. За иймэрхүү одоо амны хүндийн доторх салстыг нь одоо бүрэн бус байдал алдагдсан ийм байгаа тохиолдол халдвар дүртэх маш өндөр боломж үе таалга нэгдчихдэг. Тийм учраас ийм тохиолдолд ерөөсөө үннээ хэлээд бэлгээ тийм юмд эрсдэлтэй хавьдалд орохгүй байх хэрэгтэй гэж хэлсэн байгаа даа. За тэгээд амны хүндээ эрүүл мэндийг мэдээж маш сайн сахисан байх хэрэгтэй. Тэгээд шүдэн цоохоо ч юм уу одоо буйл нөр өсөлттэй ч юм уу байх юм бол энэ бол маш их аюултай гэсэн байгаа. За тэгээд амар хийгдэх тэр сексийн өмнө болон за тэгээ бэлгийн харилцааны өмнө болон дараах үед нь сойдсоор болон одоо энэ шүдний нэг юм утаснууд байдаг тийм ээ. За та нар бүгд мэдчихэж байгаа юм шүдний юм нарийнхаа юм утаснууд байгаа. Шүд чигчлүүр гэх мэтээ тийм юмар аль болохоог хэрэглэхгүй байх хэрэгтэй гэж зүйлсэн байгаа. Яагаад тэгэхээр одоо юу яадаг юм бэ л да нөгөө нүдэнд харагдахгүйгээр ийм нөгөө сойз юм утсаар ийм шүдэн яах эсвэл ийм нөгөө чихлүүрээр ингэхээр нүдэнд харагдахгүй юм шарах сорвиг ийм ам дотор үсгсэн байх боломжтой. Тэгэхээр тэрүүгээр чинь ингээд маш амархан халдвар дамжих юм боломж аюултай нөхцөл байдал үүснэ. Тийм учраас шүдмөдөө уугааж ингэж юу хэрэглэхээс өмнө амаа сайхан зайлчих хэрэгтэй. Өмнө болон дараа нь амаа сайн зайлах хэрэгтэй гэсэн байна. За тэгээд дараагийн юм гэвэл ингээд бэлгийн юу халдварт өгч авцсан юм шиг ийм мэдрэмж ингээд төрөх юм бол одоо тестүүд эдэн штэ тийм ээ одоо хламидын тест юуны тестүүд гэдэг янз бүрийн тестүүд байдаг. За маш олон үүдийн эмнэлгүүд ажиллаж байгаа. Монголч гэсэн за намайг байх ч гэсэн үүдийн эмнэлгүүдийг анх нөбийнхөө амын сангаас байгуулж байсан л та дотоод тэмцэгтүүгтэй хамтраад тэгэхээр тэр үүдийн эмнэлгүүдээр очиод одоо тестийн нөгөөд үзүүлээд тэгээд санаа зовхонгүй эмчтэй үннээ хэлээд тэгээд эртхэн зөв оновчтой эмчилгээг нь хийх хэрэгтэй. За тэгээд хамтрагчийн асуудал байгаа тийм ээ. Мэдээж энэ бол хувь хүмүүсийн нууцд ордог ч гэсэн хамтрагчийн одоо зөв ойлгуулж чадах юм бол тэр хүнийг ирээдүйн эрсдлээс нь хамгаалаад эмчлэх юм боломжийг бүрдүүлэх
хэрэгтэй гэж ингэж хэлдэг. Ер нь бол нууцыг бол чамд хадгалдаг ш та манай Монголд тэр үүдийн эмнэлгүүд. За бусад том эмнэлгүүд ч ялгаагүй. За тэгэхээр нууц задрахаас бол санаа зовох хэрэггүй. Ер нь бол маш сайн эмчилгээг дорно аваад хийх хэрэгтэй. За тэгээд энийг ийм байх хэлж байгаа. Хамгийн одоо чухал одоо юм хамгаалт нь юу вэ гэхлээр үнийн ч одоо нэг бэлгийн хавьдагчтай байх л гэж байгаа. Тэгэд ингэж хэлэхэд бол маш амархан тийм ээ. Бүгдээрээ л ингэж хэлнэ. Гэхдээ энэ бол тийм ч их амар юм биш гэдэг бол бид нар болон за миний хувьд ч ихсэн ойлгож байна. Тэгэхээр яг гэвэл ямар нэгэн байдлаар одоо насныхаа хайныг олохгүй л янз бүрийн туршилт хийгээл ингээл явж байгаа. За тиймэрхүү одоо тохиолдол юм гэхлээрээ өөрийгөө сайн одоо ойлгуулад үзээд ингээд шалгаж авах хэрэгтэй. Өвчний шин сэндэг байна уу гэгээд тэгээд хамт орох гэж байгаа хүнээсээ бас асууж нэг ярилцдаг байх хэрэгтэй гэж ингэж хэлмээр байна. Тэгээд энэ зөвлөгөөг авах гэх яваханаар ханднаач. Тэгээд та бүхэнд эрүүлийн сайн сайхан бүхний хүсээрээ түр баяртай.